Эрүүл мэнд эрхэм баян. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулав. Эмийн гаж нөлөө. Эмийн гаж нөлөөний асуудал орчин үеийн анагаах ухааны практик, ялангуяа эм хэрэглээний практикийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ асуудал зөвхөн Монгол улсын хэмжээнд биш, дэлхийн нийтийн хэмжээнд ч мөн анхаарал хандуулсаар байна. Аливаа өвчин эмгэгийг анагаах зорилгоор эмчилгээний тунгаар эмийг хэрэглэхэд өвчтөнд ашиг тустай эмчилгээний үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ. Заримдаа сөрөг тааламжгүй, бүр хортой нөлөө үзүүлэх явдалч байдаг. Үүнийг эмийн гаж нөлөө гэдэг. Эмчилгээнд хэрэгжилж байгаа эмийн гаж нөлөөг харгалзан үзэхгүй байснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн тохиолдол олон бий. Эмийн гаж нөлөө нь тухайн хүний бие махбодын онцлог, мэдрэг байдлаас хамаардаг. Сүүлийн үед биологийн өндөр идэвхтэй эмт бодисын хэрэглээ өссөн, бие махбодод үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө ихэлсэн, ард иргэдийн дунд өөрөө дур мэдэн эм хэрэглэх нь түгээмэл болсон, эмч өвчтөнд эмийг хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгдөггүй зэрэгээс шалтгаалan эмийн гаж нөлөө ихсэх хандлагатай байна. За тэгэхээр эмийн гаж нөлөө сүүлийн үед ихсээд байна гэж ер нь дэлхийн нийтээр ярьж байна. За үүний шалтгааныг бол янз бүрээр тайлбарладаг л да. За ер нь тодорхой мэдэгдэж байгаа олон нийтээр дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн шалтгаануудын дотор бол юуны төрөнд эм хэрэглээний арга зүйтэй холбоотой шалтгаанууд орж байгаа юм. За үүнд юуны төрөнд бол ер нь манайч байдаг дэлхийн нийтээрч байдаг мэрэгжлийн хүний зөвлөмжгүйгээр одоо практикт эм хэрэглэгдэх явдал ер нь илбэг байна. Ер нь олон улсын зарим судлаачдын дунджаар бол ялангуяа хүүхдэд хэрэглэж байгаа эмийн 30-40% нь бол аав ээж нь шийдээд эм хэрэгжилдэг гэсэн юм тав байдгийн. За манай орны хувьд бол нарийн судалгаа байхгүй боловч тайм судалгаагаар эмнэлгээс гадуур эм хэрэгжилж байгаа бүх тохиолдлын 70 орчим хувьд нь бол ард иргэд өөрсдөө шийдэж эм авдгаа гэсэн юм баримт байдгийн. За энэ тохиолдолд бол тухайн эмийг одоо хэрэглэх тун нь таасч байгаа хэсэг нь тодорхойгүй. За мөн бусад эмтэй юм уу хоолундтайгаа зүй зохицуулан хэрэглэж чаддаж байгаа хэсэг нь бас тодорхойгүй. За мөн эмчилгээнд хэрэгжилж байгаа хугацаа, эмчилгээнийхээ үр дүнг одоо хянаж зохицуулах үйл ажиллагаа бол энэ үндсэндээ байхгүй болж таарч байгаа юм. Ийм тохиолдолд бол эмийн зохисгүй хэрэглээ үүсээд үүнийхээ улмаас эмийн гаж нөлөө үүсэх үндсэн шалтгаан болдгоо гэж ингэж ярьдаг юм. Эмийг хэрэглэхэд гарах гаж нөлөөний хэлбэр нь янз бүр байдаг. Тухайлбал зарим эмийн бодис олон эрэгтэн системд нэгэн зэрэг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Тэдгээрийн зарим нь эмчилгээний ашигтай нөлөө байх боловч нөгөө нэг нь ашиггүй сөрөг нөлөө байж болно. Жишээлбэл ходоодны хүчил ихэдсэн үед атропин агуулсан эмийг хэрэглэхэд ходоодны хүчлийн ялгаралт багасах, эмчилгээний үйлдэл үзүүлэх боловч шүлсний ялгаралт давхар багасч ам хатах, хэл хуурайших гаж нөлөө илэрдэг байна. Үүнийг эмийн үйлчилгээний үйлдэлийг дагалдан ирэх гаж нөлөөг нь антибиотикийг ууж хэрэглэхэд тэр нь өвчний үүсгэгч нянг устгах боловч бас хүний биеийн ашигтай бичил биетүүдийг давхар устгаснаас шалтгаалan нөхцөлд эмгэг төрөгч мөөгөнцрүүд үсч үржин кандидомикоз үүсдэг байна. Үүнийг бие махбодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамаарсан гаж нөлөө гэдэг. Пенициллин, брокаин, вакцин гэх мэт эмүүдийн гаж нөлөө харшил хэлбэрээр илэрх нь олонтой тохиолддог. Шинж тэмдэг нь ихэвчлэн бие дээгүр улаан туурах байдлаар илэрдэг. Зарим сэтгэс нөлөөт эмийг удаан хугацаагаар буюу дахин давтан хэрэглэснээс эмийн донтол үүсч тухайн эмийг хэрэглэсний дараа биед хуурамч тааламжтай мэдрэмж төрж уг эмийг хэрэглэх тэсгэлгүй хүсэл төрнө. Шэсхо химийг хэтрүүлэн хэрэглэснээс гипокаим үүсч сэрэмтгий эдийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө илэрдэг бол бага насны хүүхдэд тетрациклинийг хэрэглэвэл хүүхдийн ясчилд өөрчлөгдөхөөс гадна шүдний өнгө, цэн хэртэн, насан туршдаа гоо сайхнаар хохирох явдалч гардаг байна. Ийм гаж нөлөөг эмийн хортой нөлөө гэдэг. За эмийн гаж нөлөө үүсэх өөр нэг шалтгаан нь бол нэг зэрэг олон эмийг хэрэглэх явдал байдгийн. Тэгэхээр зэрэг одоо нэг эмийг хэрэглэж байгаа үед бол нийт эмийн хэрэглээний 18-аас 20% нь гаж нөлөө илэрдэг гэж би түрүүнийг тоолсон. За энэ тоо бол нэг зэрэг хэрэглэх эмийн тоог нэмэгдүүлэх тутам олширдаг, ихсдэг. Өөрөөр хэлбэл 2 эм хэрэглэж байгаа үед бол гаж нөлөөний илэрх хэмжээ бол бараг 40% болоод
3 юм болоход бол 60% болчих жишээтэй юм. Ингээд 6-аас дээш имийг нэг зэрэг хэрэглэж байгаа тохиолдолд бол бараг 100% гажинлаа илэрх ёстой гэсэн юм магадлал байдаг. Зүгээр манай ард иргэдийн им авч хэрэглэж байгаа ерөнхий баримжаанаас аваад үзэх юм бол эмийн сангаас им авахдаа нэг удаа ойролцоогоор бараг 3 орчим имийг авдаг гэсэн юм тоо баримт байдгийн. За эмч нарын бичсэн жорон дээр ч гэсэн 2.6-аас 2.9 орчим им бичсэн байдгийн л да. Энэ маань бол ерөнхийдөө нэг удаа нэг өвчтөн бол одоо дийлэнх тохиолдолд 2-3 им хэрэгэлдэг юм байна гэсэн юм баримжаанд хэлж болох юм. За үүний улмаас бол эмийн гажинлооны илэрх тохиолдол бас нэмэгдэж байгаа. Ийм учраас бол эмийн гажинлоо багасгахын тулд одоо нэг удаа хэрэглэх юм таг багасгах шаардлагатай байдгаа гэж ингэж хэлж болох юм аа. Эм болгон харилцан адилгүй байдаг бөгөөд уг эмийг хэрэглэх үед ямар гажинлоо илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг. Хэрв та нэгэн эмэнд харшилтай гэдгээ мэдвэл түүнийг дахиад хизээч бүх хэрэглээрэй. Дахин хэрэглэвэл тэр эм урдийнхаас илүү ноцтой уруул өгөх ба тэр ч байтугай үхэлд хүргэж болзошгүй. Эмийн гажинлоо их тохиолдож байгаа. Эмийн гажинлоо их ноцтой байгаагийн улмаас зарим эмийн хэрэглээг хязгаарлах, хориглох гэсэн арга хэмжээг авч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөд хлорофеникол эмийн хэрэглээг хязгаарлаж багасгахыг, ялангуяа бага насны хүүхдэд хэрэглэхийг эрс багасгах, 2-оос доош настай хүүхдэд хэрэглэхгүй байхын зүйтэй гэсэн зөвлөмжтэй байдаг. Эмт бодисууд идэвхтэй хэлбэрээр бийд ороод элэг болон бусад хоргүйжүүлэх ферментүүдийн нөлөөгөөр задарч хувираад идэвхгүй болоод хоргүйжиж биеэс ялгардаг. Хлорофеникол эмийг задалдаг фермент нь 2 сар хүртэлх хүүхдэд байдаггүй, 2 настай болж байж үйл ажиллагаа явуулах төвшөнд хүрч эхэлдэг юм. 2-оос доош настай хүүхдэд хлорофениколыг уулгах юм уу тарж хэрэглэхэд түүнийг задлах фермент дутагдaltaй байдаг учраас гаж сөргөнлөө үзүүлэх хэрэгсэл өндөр байдаг байна. МС дэлхийн нийтийн хэмжээнд хлорофениколыг бага насны хүүхдэд хэрэглэхийг хязгаарлая гэсэн зөвлөмжийг гаргасан байна. Тэгэхээр эмийн гажинлоо үүсгэхэд бол одоо мэрэгжлийн буруу зүрх хэрэглээ, эмийн үйлдэлээс гадна бас манай ард иргэдийн эм хэрэглэх сонирхол өөрсдөө одоо шийдээд эм хэрэглэх шаардлага их байгаа учраас юуны төрөнд бол манай ард иргэд эмчийн зөвлөмжгүйгээр, эмнэлгийн мэрэгчний зөвлөмжгүйгээр, эсвэл жоргүйгээр одоо өөрсдөө шийдэж эмийн сангаас им авч хэрэглэх явдлыг зогсоох хэрэгтэй байгаа юм. Эмийн гажинлооноос яаж сэргийлэх вэ? Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн хэрэглэхгүй байх юм. Эмийг зөвхөн шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэх юм. Олон эмийг нэг дор хавсран хэрэглэвэл эмийн гажинлоо ихсдэг тул нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх юм. Зөвхөн шаардлагатай цөөн эмийг хэрэглэх. Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлгийн мэрэгжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглэх юм. Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх юм. Хэрв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө ажиглагдж байсан бол эмчид үзүүлэхдээ эм талаар урьдчилан мэдэгдэх. Донтолд үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх гэсэн зарчмаар эмийг хэрэглэвэл та эмийн гажинлоонд өртөх эрсдлээс өөрийгөө хамгаалах боломжтой. Ямар нэгэн таны хэрэглэсэн эм чинь эргэл зүйтэй санагдах юм уу? Одоо бас тусгай зөвлөмж хэрэгтэй байгаа бол ойролцоох эмнэлгийн байгууллага, өрхийн эмнэлэг, за уцаарч гэсэн бус мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах юм бололцоотой байдаг. Та хэрвээ эмчид үзүүлэхээс өмнө ямар нэгэн эм хэрэглэж эхэлсэн бол эмчид үзүүлэхдээ түүнд заавал мэдэгдээрэй. Энэ талаар мэдээлэл өгөөгүйгээс хамт хэрэглэхийг хориглосон эмийг нэг дор хэрэглэх юм. Ижил үйлдэлтэй эмийг хавсран хэрэглэснээс тун хэтрэх зэрэг сөрөг нөлөө гарч болно. Эмийн санд жоргүй олгодог эмийг бие дан хэрэглэж болох боловч түүнийг аюулгүй хэрэглэхийн тулд тухайн эмийг худалдаж авахын өмнө эмийн санч болон тухайн эмийн хэрэглэх заавраас эмчилгээний үйлдэл, үндсэн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт, гажинлоо, цээрлэл, өдөрт хэдэн удаа, хэд хоног, ямар тунгаар хэрэглэх талаар тодорхой мэдээлэл авсны дараа хэрэглээрэй. Аливаа өвчин эмгэгийн үед эмчид хандан зөвлөгөө авч, эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэх цагийг нарийн баримтлан, зөвлөсөн хоногийн турш зөв хэрэглэснээр та өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх болно.